DeMarcus Cousins Boogie. Hey yo, what's up? За Free Think байна. За өнөө өглөөхөн Монголын сагсан бөмбөгийн түүхэнд үнэхээр томоохон цонхыг нээх тийм мэдээлэл бол гарч ирсэн байна. За энэ юу байсан бэ гэхээр үндэсний дээдлигийн яг одоогоор хүснэгтийн 2 дугаарт явж байгаа Сэлэнг Бодонс баг маш том гэрээг дээрээс нь одоо түүхийг нээх тийм контрактыг бол одоо NBA нэгэн тоглогчтой байгуулсан байна. За тэр мэдээлэл рүү яг одоо орцгоё. Өнөөдөр нэгэн чухал мэдээллийг бид нэр Сэлэнг Бодонс пэйж дээр постлох гэж байгаа. Энэ юу гэхээр NBA-гийн 4 удаагийн суперстар, оддын тоглогч, Олимпийн авраг DeMarcus Cousins Сэлэнг Бодонс багт нэгдэж байгаа албан ёсны мэдээлэл. Бид 12 сарын 31-нд Сэлэнг Бодонс багт одоо нэгдэх гэрээг хийсэн. Cousins цагаан сараар Монголд ирнэ. 3-4 сард плей-оффын үеэр бүтэн тоглоно. 2 сар монголчуудтай цуг байна. Сэлэнг Бодонс багтаа цуг байна. Сэлэнг Бодонсын фэнүүдтэй цуг байна. За энэ мэдээг одоо дэлхийд постлъя. Вау. За юу гэсэн үг вэ гэхээр NBA-ийн одоо том залуусын нэг те одоо бүх хотын 4 удаа сонгогдож байсан. Одоо бид бүхний сайн мэддэг те Sacramento Kings багийн төвийн тоглогч. За power forward гэж бас одоо position дээр тоглолдог те хүчний тоглогч. За тэгээд энэ хүү тоглогч маань ямар ч байсан Монголын одоо Сэлэнг Бодонс одоо багтай бүр ингээд гарын үсгээ зураад гэрээ контрактаа байгуулад Монголд ирэхээр болжээ. За энэ юу гэсэн үг вэ гэхээр Монголын сагсан бөмбөгийн түүхэнд бол анхны удаага NBA тоглож байсан одоо тоглогч ирж ингэж тоглохоор болсон байна. За яг Сэлэнг Бодонсын талаар ярих юм бол 2-3 жилийн өмнө ерөнхийдөө үндэсний дээдлигт одоо хөгжлийн лигээс гарч ирсэн. За тэгээд яг одоо энэ харагдаж байгаа ирэх юм бол одоо Сэлэнг Бодонс багийн одоо эзэн Наранбаатар гэж ийм хүн байгаа. Цагаан сарын дараагаар бол плей-офф эхэлдэг. Тэгэхээр плей-офф руу бол батаараа орох нь тодорхой. За тэгээд DeMarcus Cousins-ыг авчирч байгаа шалтгаан нь юу вэ гэхээр энэ жил бол Сэлэнг Бодонс бол томоохон одоо төлөвлөлт, томоохон бодлогыг ер нь барьж DeMarcus Cousins-ыг авчирч байгаад нэлээд хүч төрүүлж байгаад авраг авъя гэж шийдсэн бололтой. За тэгээд одоо яг энэ бичлэгний дараа пост орсон байсан. За тэр постыг бүгдээр харцгаая. За тийм ээ, энэ бол одоо бид бүхний сайн мэддэг DeMarcus Cousins Boogie одоо хочин Boogie гэж бид бүхэн сайн одоо мэддэг. За тэр доорт харах юм бол те одоо энэ дээр signed Сэлэнг Бодонс гэж байна. За юу гэсэн бэ гэхээр welcome to Mongolia DeMarcus Cousins. Тэгээд доор нь одоо ямар нэгэн бичлэгүүгээр зүгээр спонсорд байгууллагуудаа бичсэн байна. За энэ спонсор байгууллагуудыг яг дурдж байгаа учир шалтгаан юу вэ гэхээр ерөнхийдөө бол NBA-ийн иймэрхүү тоглогчид бол нэлээд өндөр өртгөөр одоо Монгол улсад ирнэ тийм үү. За тэгээд одоо та бүхэн харж байгаа бол те за эхний хоёр нь бол яг өмгөөллийн ийм тим ингээд нэг нь Aqua гэсэн. Тэр доотлын хоёрыг харж байна те уул урхай ингээд хоёр уул урхай ийм компани байна. Тэгээ ер нь бол юу гэсэн үг вэ гэхээр одоо энэ томоохон одоо хэдэн мянган доллараар ирдэг тоглогчдыг уул урхай те нэлээд томоохон тийм компаниудын одоо спонсороор ер нь бол авчирнаа л гэсэн үг шүү дээ. Ер нь бол тэгээ хин дуртай тэгж одоо тийм их мөнгө төлөв авчираад ингээ NBA-ийн одоо тоглогчдыг бол авчирна гэдэг хэцүү. За тэгээ ямар ч байсан одоо 15 дугаартаагаараа тоглох юм байна. За бас копирайт орч магадгүй гэж. За ямар ч байсан нэлээд гоё угтаж авах юм байна. За бас нэгэн гоё бичлэг байна. Тэгээд энэ бичлэг дээр нь лайк дарч. За энэ бичлэг юу вэ гэхээр DeMarcus Cousins ямар ч байсан цагаан сараар ирнэ гэсэн одоо ийм тайтлтай. За тэгээд энэ бичлэгээр юу хийж байгаа вэ гэхээр аль хэзээний грек контракт байгуулагдсан одоо цаашдынхаа хитийн төлөв ямар тактик яах вэ бүх юм ер нь ярилцж байгаа байх гэж бодож байна. Тэгээд ирээд амьдрах ер нь бүх юм ярилцж байгаа. За эхлээ ямар ч сонсцгоё. Hi DeMarcus. It's from Ulaanbaatar. Naba meeting with you.
And also with my friend, he's our manager. Yeah. Yeah, it is amazing. Can't wait to get there, man. I'm super excited. Yeah, me too. So let's continue to our discussion. За тэгээ ямар ч байсан Demarcus Cousins бол нэлээд бас сэтгэл өндөртэй байгаа. Бид бүхэн ч гэсэн амар их тэсэн ядуу хүлээж байна. Тэр ч гэсэн тэсэн ядуу хүлээж байна. За ямар ч байсан Demarcus Cousins-ыг Монголд ирэхээс өмнө бид бүхэн одоо Demarcus Cousins гэж яг хэн байсан юм бэ? Түүний NBA-ийн карьер ер нь яг яасан юм бэ? Тэ өдийг хүртэл тэр ер нь юу хийж исэн бэ гэдэг талаар бяцхан мэдээллийг би та бүхэнд өгье гэж бодсон. Тэгэхээр ингээд энэ short мэдээлэл рүү орцгоё. Demarcus Emerick Cousins. За 1990 онд Америкийн нэгдсэн улсын Алабама мужийн одоо мобайлд тэрээр төрж өссөн. За түүний гэр бүл бол тимч баян тансаг амьдралтай байгаагүй. Нилээн хүнд хэцүү амьдралыг бол тэрээр туулж өнгөрсөн. За гэхдээ түүний нэг зорьсон зорилт нь юу байсан бэ гэхээр энэ хүнд хэцүү амьдралыг давах одоо ганц зүйл нь бол би сагсчин болох юм аа. Түүний бас дуртай сонирхолтой зүйл нь байсан. За энэ одоо хүсэл зорилгот нь хамгийн ихээр нөлөөлж хамгийн ихээр одоо тусалсан хүн бол түүний ээж Monique Cousins гэж. Demarcus Cousins багаасаа маш ойр байсан учраас одоо ингээд түүний амьдрал бол яалтчгүй одоо ээжтэйгээ бүр үнэхээр салшгүй холбоотой. За тэгээ үүнийгээ ч гэсэн Demarcus Cousins бол хаач байнга л одоо миний одоо амьдралд бол нөлөө үзүүлсэн хамгийн одоо ихээр нөлөө үзүүлсэн хүн бол түүний ээж гэж хэлдэм байл л да. За Demarcus Cousins-ыг бол ахлах сургуультай байхдаа бүр сургуультай төдийг улсдаач хүртэл одоо шилдэгт тооцогдохоор тийм хэмжээний тоглогч бол байсан юм байна. Мөн тэрээр одоо Kentucky-гийн их сургуульд одоо коллежийн сакс бөмбөг тоглодог байсан байна. За дасгалжуулагч John Calipari-гийн удирдлаганд одоо сакс тоглож за NCAA-ийн одоо тэмцээнд оролцоод элит одоо 8 буюу одоо шилдэг 8-д одоо шалгарахт нь бол маш том тусыг үзүүлсэн гэж бол одоо тэ мэдээлэл дээр бол тусгасан байт юм байна. За харин түүний NBA-ийн карьерийг ингээд эхлүүлцгээе. Demarcus Cousins Boogie. За 2010 онд драфтын 5 дахь сонголтоор Sacramento King багт нэгдэж за бид бүхний мэдих тэр галзуу, тэр хүчтэй, тэр ууртай, тэр утаартай, тэр бүүги. За бас зарим хүмүүсийн үзэн яддаг Demarcus Cousins бол би болсон юм аа гэж. Түүнийг талбай дээр гарч ирэхэд алдааны шүгэл заавал дуурна. Нэг бол тэр алдаатай товтлогоо хийсэн байгаа. Эсвэл тэр алдаа гаргасан байгаа. За Demarcus Cousins-ийн сонирхолтой нэг баримт юу вэ гэхээр нилээн ширүүн дөрүүн зантай бас нэг bad boys-ийн нэг гэд хэлэхэд бол үнэхээр буруутахгүй. За тэрээр бол ерөөсөө хүмүүстэй муудалцсан бас нилээн тийм янз бүрийн характерыг бол гаргадаг ийм тоглогч байгаа. Тэрүүгээрээ ч бас NBA-д бас нилээн онцлогтой үлдсэн тоглогчдын нэг. За гэхдээ 2010-аас 2017 оны хооронд бол Sacramento King 7 жил 7 улиралд одоо тэрээр зүтгэхдээ маш хурдан одоо NBA-ийн шилдэг тоглогчдын нэг болж чадсан. За Demarcus Cousins-ийн өндөр нь 2 м 8 см юм байна. За тэгээ энэ өндөр хүнээс одоо гарахааргүй тийм уран ганган одоо тоглолт. За түүний маш амархан одоо оноо авалтууд, за тэгээ самбраас бөмбөг авалт, одоо блок буюу хаалтууд тоглолтыг одоо удирдах зэрэг чадвараар одоо NBA-ийн лигт бол маш хурдан одоо шилдэг тоглогчдын нэг болж чадсан байна. За түүний статистикуудаас одоо дурдах юм бол 19.6 оноо, 10.2 самбраас бөмбөг авалт, 3 бөмбөг таслалт, за 46% оноо авалтын магадлал, за 33.1 буюу 3-аас 1 удаа 3 онооны шидэлтийг бол амжилттай болгодог магадлал. За мөн одоо 73.7% одоо чөлөө шидэлтийг шийддэг гэх мэт одоо тийм амжилттай үзүүлэлтүүд бол байна. За эдгээр үзүүлэлтийг бол одоо 11 улирлыг одоо 7 өөр багт 654 тоглолтоо тоглолт бүр дунджилсан одоо ийм статистик үзүүлэлт байна. За мөн түүний одоо амжилтаас нь дурдах юм бол 2015-аас 2018 оны хооронд 4 удаа бүх оддын тоглогч, 2 удаа бүх NBA-ийн 2 дугаар багт нэрлэгдсэн. 2016 оны Рио де Жанейрогийн Олимпийн авраг. За сүүлд одоо 2024 онд одоо Тайваны T-League гэж байдаг. 2024 оны шилдэг тоглогч. За финалийн MVP. За T1 лигийн авраг гэх мэт маш олон шагналын эзэн болсон. За өмнө нь дурдсанчлан одоо 7 өөр багт 11 улирлыг өнгөрүүлэхдээ Бүүги ихэлсэн шигэ ямарч байсан тийм ганган чамин үнэхээр бат бөх бол байж чадаагүй түүний карьер нь.
За 2010-аас 2017 оны хооронд Sacramento Kings багт бол үнэхээр Boogie-гийн одоо оргил цаг хугацаа гэж хэлж болно. За 2017-аас 2018 оны хооронд бол New Orleans Pelicans багт гэрээ байгуулж за түүнд бол Twin Towers буюу одоо хоёр ихэр цамхаг гэдэг одоо тийм нэршлиг хүртэл одоо хийж байла. За энэ нь юу ямар утга учиртай вэ гэхээр DeMarcus Cousins болон Anthony Davis гэсэн хослол байсан юм аа. За мөн тухайн жилд бол Pelicans бол Rajon Rondo, Jrue Holiday-г хүртэл одоо нэгтгсэн ийм одоо combinations бол гарч байла. За үүний дараагаас 2018-аас 2019 онд бол Golden State Warriors. За эндээс ерөнхийдөө бол түүний карьерийн эргэлтийн цэгийг хийсэн гэж хэлэхэд бол буруудахгүй. За DeMarcus Cousins New Orleans Pelicans багтаага тоглож байхдаа хамгийн эхнийхээ хүнд гэмтлийг бол авсан байна. За бид бүхний үнэхээр одоо хүсдэггүй, сонсхийг хүсдэггүй тэр гэмтэл бол юу байсан бэ гэхээр Ахиллесийн ширмс. За ингээд ерөнхийдөө нэг жилийн хугацаанд түүний одоо бэртэл гэмтэл бол нэлээд асуудалтай явж жагаад New Orleans Pelicans-аас 2018-аас 2019 оны хугацаанд бол Golden State Warriors-тэй бол гэрээ байгуулсан. За DeMarcus Cousins алтан мужийн дайчидтай нэгдээд плей-офф хүртэл явсан. За плей-оффд дахин бэртлийг аваад ерөнхийдөө бол талбайгаас чөлөөлөгдсөн. За энэ үйл явдлын дараагаар юу болсон бэ гэхээр төвийн тоглогч, за хүчний тоглогчаа алдсан Golden State бол маш хүнд байдалд орсон. За финалд Golden State Warriors Toronto Raptors багтад одоо тулгарсан. За тэгээд DeMarcus Cousins байхгүй, хүчний тоглогч байхгүй, ерөнхийдөө бүрэлдэхүүн бол маш хэцүү болоод ирсэн. За Toronto Raptors багтаа бол 4-2-оор шүүрдүүлж аваргын бүгжээ алдсан юм а. 2019-аас 2020 онд Los Angeles Lakers. За 2019 оны 7 сарын 6-ны өдөр Los Angeles Lakers багтаа одоо гэрээ хийсэн байгаа. За тэгэнгүүтээ яг дараа сард буюу одоо 8 дугаар сард улирлын өмнөх бэлтгэл дээр одоо зүүн өвдөгнийхөө ACL-ийг одоо урж гэмтээсэн. За энэ гэмтэл бол маш хүнд гэмтэл. За тэгээд бүхэл бүтэн бүр улирлыг үнчих ийм одоо асуудал үүсэж байгаа. Тэгэхээр нэгсдээ үгсүг гэхээр 2018-аас за 17 оны сүүлээс 2018, 19, 20 онд бол ерөөсө битүү бэртлийг бол авсан. Дандаа ингээд бэртлээ аваад өнжөд яваад исэн гэсэн. Тэгэхээр ерөнхийдөө энэ мэрэгжлийн том тамирчдын хувьд 2-3 жил дараалж ингэж өнжнө гэдэг бол энэ одоо маш том ер нь бол бүр сэтгэл зүйн одоо хүндрэлийг хүртэл авах тийм одоо бэртлүүд болж таарж байгаа. Хүнд үе байна л гэсэн үг ер нь бол. За тэгээд 2020 оныхоо 2 дугаар сард нь Los Angeles Lakers баг одоо бусад тоглогчтой гэрээ хийх ёстой. Бас бусад баг одоо хэрэггүй хүмүүсийг чөлөөлж хэрэгтэй хүмүүсийг авах тийм одоо бодлого барьж байгаа учраас DeMarcus Cousins-ыг бол 2 сард нь чөлөөсөн. Жилдээ Los Angeles Lakers бол Miami Heat-тэй финалд шалгараад за аваргын бүгжийг бол авсан байгаа. За харин аварга авсныхаа дараа Los Angeles Lakers-ийн зүгээс DeMarcus Cousins-ыг одоо бүтэн улирлын турш байсан учраас аваргын бүгж одоо илгээсэн байгаа. За тэгээд энийг нь харах юм бол Boogie ямар ч байсан аваргын бүгж авсан гэдэм байна. За 2020-с 2021 онд Houston Rockets 2021 онд тэр даруйда шилжээд буцаад Los Angeles Clippers баг руу ирсэн байна. 2021-с 2022 оны хугацаанд бол Milwaukee Bucks-тай гэрээ байгуулсан байна. За 2022 оныхаа ихэр Denver Nuggets-тай одоо NBA-ийн хамгийн сүүлийн багтай гэрээ байгуулж NBA-ийн карьерийг өндөрлүүлсэн гэх юм уу та. За 2020-с 2022 он. За эдгээр он жилийн хугацаанд бол тэрээр 4 өөр багийг бол дамжсан байгаа. За NBA-ийн бүх оддын тоглогчоос тэ ямар нэгэн багт харьяалалтай нэгэн байх гэж хичээсэн юм он цагууд бол өнгөрсөн гэж хэлэхэд бол маш хэцүү байна. Гэхдээ яг үнэндээ тийм байсан. За тэгээд ийхүү одоо NBA-ийн карьерийг өндөрлүүлсэн тэрээр 2023 он, 2024 онд бол өөр улсын лигүүдэд бол тоглосон байгаа. Тэгээд өнгөрсөн одоо 2024 онд бол Тайваны T-лигт одоо маш амжилттайгаар тоглож одоо шилдэг тоглогч. За финалийн MVP. За тэгээ 2024 оныхон одоо чемпион болсон ийм амжилттайгаар одоо Монгол улсад бол ирэх гэж байна.
За та бүхэн маань тэгээд Demarcus Cousins-ийн талаар одоо багахан чулган мэдээлэл авсан байхаа гэж найдаж байна. За харин одоо энэ дээр юу байна гэхээр Demarcus Cousins-ийн аль бие усны Facebook хуудаснаа бол өөрийнхөө постыг бол оруулсан байна. I'm excited to announce that I'm going to sign with the Selling Buttons and help them bring home their first title in the Mongolian Basketball League. Let's get it. Do I have any Facebook fans in Mongolia? За тэгсэн чинь how cold is it? За ер нь бол хүүтэн шүү бас те. Бас хувцаа prepare хийж ирээрээ гэж. За тэгсэн чи доор нь манай одоос олонний танил хүмүүс байна. Ялалт гэж байна. Welcome to Mongolia гэж байна. Тэгсэн чинь энэ цэцээ. Do you know Genghis Khan? Цэцээ гэсэн бахай. Laugh. Do you know Flash? Do you know sexy Dolem singer? Гэсэн чи юу нэ? Do you know Nyambatra гэж. Do you know singer Nara Sis? That's very popular question. Манайхан ч бас гоё хүмүүс шүү. Do you know Анухай гэж? Болоо. За тэгээд доор нь бас Наранбаатар байж байна. Welcome to Mongolia and welcome to Selling Buttons family. За тэгээд Монголын сагсан бөмбөгт бол маш томоохон түүхийн хуудас бол нээгдэж байна. За тэгээд ийм сайхан мэдээлэл явж яхахын хажуугаар өнөөдөр бас сар мэдээллүүд хүртэл явлаа. За тэр нь юу байсан бэ гэхээр Одоо сая доллар гоохгүй те. За энэ юу байсан бэ гэхээр одоо өнөөдөр Facebook-ээр л ерөнхийдөө олж мэдлээ. За бас Монголын хөлбөмбөгийн холбоо тэг хөлбөмбөг ер нь хөлбөмбөгийн салбар ер нь яг яатсан салбар юм бэ бүр энэ саксны салбар нь ингээл хөгж дэвшээл ингээд бусад ер нь ингээл спортуудтай ингээл сакс байна, жудо байна ч гэдэм ингээл гоё яваад хахад яагаад ингээд хөлбөмбөг ингээд бүр сүүлийн одоо энэ 10-15 жилийн хугацаанд ингээд бүр ийм ингээд нохоон бааснаас 7 дор байгаа юм бэ гэж байгаа байхгүй. За тэгсэн чинь ингэ дээр ингэж одоо тайлбарлагч одоо бас сэтгүүлч гэх юм уу тэ Батцаяа. За 1 сая долларын төсөл гээд мөнгө нь орж ирчгээд төсөл нь хэрэгжээгүй. Ийм төслүүд зөндөө байна. Техникийн хилцсээс төсөл бичээд батлагдаад Монголын хөлбөмбөгийн холбоонд мөнгө орж ирсэн гэж бид мэйл ирсэн байхад төсөл хэрэгжүүлэх мөнгө байхгүйгээд сууж байдаг. За тэгээ ерөнхийдөө энэ лайвыг нь бол үзсэн. Тэгээ ер нь бол яг нилээн тэгээд мафантай л байгаа юм байл л хэцүү л байгаа юм байл. 1-3 тэрбумын одоо тийм санхүүжилт ингээд байгаад алга болцсон гэх ч юм уу те. Энэ мөнгө одоо хаашаа алга болцсон яасан ингээд хүмүүс ингээд нилээн бас одоо тодруулга хийгээд явж байгаа тиймэрхүү лайвд бол байсан. За тэгээд ерөнхийдөө юу гэж хэлэх гээд байна гэхээр одоо 1-2 ялгаа байгаа байхгүй нэг тийм 2 ялгаа байгаа. За саксны одоо салбарт FIBA-гаас ямар нэгэн тийм санхүүжилт элдв янзын юм ингэж ер нь орж ирдэггүй юм шиг байгаа. Тэгсэн мөртлөөсөө Монголын сагсан бөмбөг ийм гоё ингээд өсөд дэвшээд бүр ингээд түүхийн хуудастай гоё түүхэнд бичигдээд ингээд яваад байдаг. Тэгсэн чинь энэ Монголын хөлбөмбөгийн холбоо гэж FIFA-гаас бүр хідэн одоо энэ дэр жишээ нь сая долларын баг ингээд одоо төсөл бичээд орсон. Тэг орж ирээгүй нь мэдэхгүй. Гэхдээ ерөнхийдөө бол жил болгоо ингэж баг юм одоо санхүүжилт бол FIFA-гаас орж ирдэг байгаа юм. Тэгээд орж ирээд ямар ч хэрэгцсэн байдаггүй гэд. Тэгээ ер нь бол ингээд харагддаг штэ тий. Одоо саксны одоо хөгжил хэр харагдаж байна. Монголын хөлбөмбөгийн хөгжил яг одоо байгаа ч юм уу байхгүй ч юм уу хизээл нэг байсан. Тэгэл яг тэр шорон дундаа л байгаа юм шүү дээ. За тэгээд ямар ч байсан бас нэг дундуур нь хавчуулаад бас нэг 2 спортын холбооны ялгааг бол оруулж ий гэж бодлоо. За тэгээд өнөөдөр бол ийм сайхан мэдээг дууссан. Тэгээд одоо бид бүхэн бас Demarcus Cousins-ыг бол хажуунаас нь харах нэ, бүр хамтдаа тоглох нэ, эсрэг баг болж тоглох нэ. Энэ бол одоо бид бүхний бас нэгэн түүхийн хуудас нээгдэж байна гэж би бол одоо өвдөө үзэж байна. За тэгээд Demarcus Cousins-ыг ирсний дараагаар бид бүхэн бол одоо part 2 гэж оруулах баха. За тэгээд тийм учраас та бүхэн юу хийх вэ гэхээр like and subscribe дараад дараагийнхаа бичлэгүүдийг одоо заавал үзээрэй гэж хүсмээрээ. Тэгээд see you guys.